Хүүе, юу сүртэй юм бэ? Үхлээ юу? Үзэхэл болчихоо штэ. Сонсгоол болчихоо штэ, сонгохоол болчихоо штэ. Даахаал болчих. Би ямар дагаад үгүй гуйгаад байгаа юм. Йоо, намайг мэд хүмүүс нь угаасаа мэднэ. Та нарыг гуйхгүй заа ёо. Ой, та нар надтай ингэж хэрүүл хийж яхаар энэ улс орныг сүрүүлээд байгаа. Тэр бензин энтри чи өгөхгүй байгаа улс төрчд рүүгээ дайраа. Битгий тэр уураа надад гаргаад ээ. Тэр улс төрчд чинь зүгээр намайг ашиглаад тэр сенсацаа даах гад энэ бити над руу дайраад надад анхаарлаа төвлөрүүлээд үзмээргүй байл сонсмооргүй байл зүгээр даахаа болчих. Би та нартаа та наргүй амьдраад явчихна заа ёо. За сайн байцгаана уу Золбот TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр яг одоо бичлэгээ эхлүүлээд үзээ сууж байгаа үзэгчдээсээ би ганц зүйлийг л гуймаар байна. Бүр ганцхан зүйлийг л гуймаар байна. Гуйж гин. Бүр гуйж гин. Энэ бичлэгийг яг дуустал нь ганц удаа цаг заваа зарцуулаад сонсоод үзчихдэхүү. Монголчууд маань бүгдээрээ энэ бичлэгийг бүр заавал үзээсэй гэж хүсэж байна. Энэ бичлэгийг үзээд та бүхэн маш их зүйлийг ойлгож авах болно. Хүүхэд залуу хөгшин гэлтгүү бүгдээрээ энэ бичлэгийг дуустал нь үзээд тэгээд цаашаа шеэрлээд өгөөрөө. Би маш чухал бичлэгийг орчуулж авчирсан шүү. За саяхан Солонгосын хөлбөмбөгийн холбоонд маш их асуудал гарсан. Тэр асуудлыг би та бүхэндээ орчуулж хүргэжсэн. Тэр холбоонд ажиллаж исэн асуудал үүсгэсэн ажилчдыг Солонгосын парламентын гишүүд нь улсын хурлын сонсголтоо авчирж агаад бүгдийг нь байцааж шалгаж гин. Бүгдийг нь зүгээр монголчуудын ярьдгаар гөлөг болгож байна. Уучлалт гуйна гэж яг ямар үйлдэлийг хэлдэг юм бэ? Буруу үйлдэл хийсэн хүнтэй яаж хариуцлага тооцдгийг өнөөдрийн бичлэгээс та бүхэн ойлгоцгоох болно. Би та бүхнээс гуйж энэ бичлэгийг заавал үзээрэй. Та бидний тархинд юм үлдэнэ. Энэ чинь ингэх ёстой байдгийн биш те гэж. Уучлалтыг яаж гуйдгийг, алдаа гаргасан бол хариуцлагыг яаж өөрдгийг бүгдээр харцгаая. Би албан тушаалаа хасч байх хугацаанд Солонгосын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө чадах бүхнээ хийсэн. Гисэн хэдий ч өнгөрсөн жилүүдэд олон маргаан дагуулж мөн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үр дүн хангалтгүй байсанд чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Солонгосын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн хувьд сайн ажиллаж чадаагүй учраас хариуцлага хүлээж ажлаа өгөх шийдвэрийг гаргасан. Ард иргэд болон хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хүлээлтэд хүрч чадаагүйдээ гүнээ харамсаж чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өнөөдрийн сонсголт үннээр хариулж гишүүдийн хэл хүүгийг анхааралтай сонсож тавьсан бүх асуулт бүрд худал хуурмаггүй чин сэтгэлээсээ хариуцлагатай хариулах болно. Ард иргэдийнхээ хүлээлтэд хүрч чадаагүй энэ үр дүн болон түүнтэй холбоотой бүх хариуцлагыг багийн дасгалжуулагч миний бие хүлээж ажиллаа өгсөн. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ард түмнийхээ хүлээлтэд хүрч чадаагүйдээ Солонгосын ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Энэ хугацаанд шигшээ багтаа итгэл найдвар тавьж дэмжиж ирсэн ард түмнийхээ итгэлийг дааж чадаагүй хариуцлагыг би хүн дээр хүлээн авч байна. Өнөөдөр би өөрийн мэдэж байгаа бүх үннийг нууж хаалгүй чин үннээр хэлнэ. Мөн өөрийн хүлээх ёстой хариуцлагаас зүгтахгүйгээр бүхнийг байгаагаар нь ярих болно. Хүнд нөхцөл байдалд эцээ хүртэл бүх хүчээ дайчлан тоглосон тамирчдаасаа дасгалжуулагчийн хувьд уучлалт гуйхын зэрэгцээ баярлснаа илэрхийлмээр байна. Тамирчдийнхаа гаргасан хичээл зүтгэлийг зохих үр дүнгээр хариулж чадаагүйдээ маш их харамсаж, хариуцлага ухамсарлаж хүн дээр хүлээн авч байна. Өнөөдөр ард түмнийг төлөөлөн асуулт тавьж байгаа эрхэм гишүүдийн асуултад шударгаар хариулж бүх үннийг та бүхнийхээ өмнө нуулгүй хэлэх болно. Асуудал үүсгэж та бүхний алтан цагийг үрж байгаадаа хүлцэл өчье. За Монголд хэн нэгэн төрийн албаагч, үйлчлэгээний байгууллага, компани, жүжигчин, дуучин, инфлюенсер олонний танил хүмүүс нь ямарваа нэгэн буруу үйлдэл хийчихэд, ямарваа нэгэн алдаа гаргачаад ард иргэдийнхээ өмнө ингэж уучлалт гуйжсэн удаа байгаа болоо та бүхэн байвал нэг комент зэгт бичиж үлдээ гэж миний санаанд бол үнэхээр орохгүй байна. Буруу үйлдэл хийсэн бол тухайн хүний гэмшил, уучлал нь жирийн нэг хүний уучлалаас илүү хариуцлагыг дагдаг байх ёстой. Яагаад вэ гэвэл олонний нүдэн дээр байгаа хүмүүс, олон хүмүүст нөлөөлж байгаа хүмүүс нь бүдүүлэг харанхуй байх юм бол бусд нь ч гэсэн яг дагаад адилхан бүдүүлэг харанхуй болно. Юу гэсэн үг тэр хүмүүс чинь толгоогүй мө гэж үгүй ээ. Жохон хүүхдүүд, өсвөр насны дүүнер маань, хортой дүүнер маань бүгдээрээ үзэж байгаа, нөлөөлж байгаа инфлюенсерүүдэл дагж дуурайж байгаа штэ. Тэгэхээр жинхэнэ уучлалт гэдэг хамгийн түрүүнд юу буруу хийснээ тодорхой хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Чин сэтгэлийн уучлалт гэдэг би ийм үйлдэл хийсэн. Энэ бол миний буруу байсан. Үүнээс болж ийм хохирол, ийм асуудал үүссэн. Би үүнд хариуцлага хүлээнэ гэж хэлж чаддаг байхыг уучлалт гэдэг байгаа. За дараагийн хамгийн чухал зүйл нь ямар нэг шалтгаан тоочдгүй байх хэрэгтэй. Хүн буруу үйлдэлээ тайлбарлаж болно. Гэхдээ тайлбар гэдэг хариуцлагаас зүхтах шалтгаан болж
болохгүй. Мөн жинхэнэ уучлалт гэдэг зөвхөн үгээр дуустдаггүй. Хариуцлага хүлээх ёстой. Буруу үйлдэл хийсэн бол албан тушаалаа өг. Буруу юм ярьсан бол үр дагавраа хүлээ. Хохирол учруулсан бол хохирлыг нь барагдуулах гэж араас нь яв. Хин нэгнийг гомдоосон бол сэтгэлийг нь тайтгартал уучлалт гуй. Тэгэхээр үзэгчдээ хин нэгэн олны өмнө уучлалт гуйж байвал дараах 4 зүйлийг заавал ажиглаж хараарай. Та бүхэн бүр мэдээд аваарай. Нэгдүгээрт тэр хүн өөрийнхөө бурууг тодорхой хүлээн зөвшөөрч байна уу? Хоёрдугаарт бусдад учруулсан хор уршгаа ойлгож байна уу? Гуравдугаарт өөрийгөө өмгөөлөхөөс илүү хариуцлага хүлээж гэнэ үү? Дөрөвдүгээрт уучлалт гуйсныхаа дараа бодит үйлдэл хийж байна уу гэдгийг харах ёстой шүү. Амьдралдаа алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Бүгд л алддаг. Би ч гэсэн өчнөө олон удаа алдчихсан. Гэхдээ алдсан бол юун дээр алдсан гэдгээ өөрөө ойлгож ухамсарлаад тэр алдаагаа дахиж давтахгүй байхын төлөө хичээж амьдрах ёстой юм. Ялангуяа олонний танил хүмүүс нь хүмүүс нөлөөлж байгаа хүмүүс нь улсын их хурлын гишүүд ямар нэгэн үйлчлэгээний байгууллага компани захирлууд удирдлагууд нэгээд ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж сурах хэрэгтэй байхгүй юу? Манай Монгол өнөөдөр үнэхээр тийм соёл алга. Тийм болохоор өнөөдрийн манай Монголын нийгэм ийм муухай замбраагүй байгаамаа. Ард иргэдээсээ огт айхаа болцсон. Бүр дэндүү бүдүүлэг дэндүү үл ойшоодог. Яагаад энэ хүмүүс ийм болсон гэж ард иргэд нь маасаараа бид нэр өөрсдөө дэндүү харанхуу дэндүү мэдхгүй байна. Бид нэр өөрсдөө маасаараа ухаантай хэрсүү хүмүүс болж чадахгүй л бол энэ хүмүүс бидрийг илэг барьсаар л байна. Дээрээ байгаа хүмүүс нь хөлөө олохгүй бол доороо байгаа хүмүүс нь яаж хөлөө олох юм бэ гэж үг өгдөг те. Дээрээ байгаа хүмүүсийн та нар улсын их хурлын гишүүд гэж бодож гин үү? Тэгвэл бас л бид нар мэдхгүй байна. Андуурч ин. Дээрээ байх ёстой хүмүүс нь ард иргэд бид нэр өөрсдөө байхгүй юу? Улсын их хурлын гишүүд гэж яг ямар хүмүүс юм бэ? Ард иргэдээ төлөөлөө сууж байгаа төрд тангараг өргөсөн бидний төлөө ажиллах үүрэгтэй л хүмүүс шүү дээ. Дээрээсээ ард иргэд нь зөв шаардлага тавьж чадахгүй болохоор энэ доор нь байгаа улсын их хурлын гишүүд нь яаж ажиллаж, яаж авирлж, яаж ажиллах нь тодорхой шүү дээ. За тэгэхээр яг одоо ард иргэдээ төлөөлөө сууж байгаа энэ улсын их хурлын гишүүд нь төрийн албан хаагчид нь ямарваа нэгэн буруу үйлдэл гаргасан тохиолдолд улсын их хурлын сонсгол дээр авчирж байгаад яаж загинж зэмлдэг юм бэ? Та бүхэндээ хэсгэн бичлэгүүдийг л харуулъя. Гинтийн санхүүгийн хэрэгцээ хизээж хааж үүсч болно. Харин шийдлэн тань тохирсон хэлбэр байх ёстой. Хэрэглээ бүр тохирсон хэлбэр зээлээ хүссэн газраасаа захимаар гэрээгээ байгуулад аваарай. Payon. Та өөрийн орон сууц худалдаа үйлчлэгээний зориулалтын талбайгаар барьцаалан 200 сая хүртэлх төгрөгийн зээлээ хамгийн уян хатны өслөөр чухал үедээ аваарай. Payon Finon. Finon. Орон сууц, амны орон сууцны хороол болон худалдаа үйлчлэгээний талбай барьцаалсан зээл. Монгол орон даяар хөрөнгийн үнэлгээ хийгдлээ. Чухал үедээ хөрөнгийн үнэлгээгээ хийх гэж цаг алдах шаардлагагүй. Санхүүгийн хэрэгцээгээ хэлбэр шуурхай шийдээрэй. Хэрэглээ бүр тохирсон хэлбэр зээлийг Payonoос. За Чонгонгийн ерөнхийлөгч аснаас асууя. Түрүүн та холбоо дүрм журмаа сайн мөрддөг гэж хэлсэн. Гэтэл төлөөлөн удирдах зөвлөл чинь таны үгээр л хөдөлдөг, таны танил талын хүмүүс болчихсон байна. Хөл бөмбөгийн холбоог нэг хүн хаан шиг удирдах чинь өөрийнхөө дураар бусдын үгийг огт сонсгоо болчихсон. Чонгонгийн хүснээр бүх зүйл шийдэгддэг. Дасгалжуулагчийн томилгоо нь хүртэл таны хүснээр явсан юм шүү. Клизман дасгалжуулагчийн гэрээ цуцлсан нөхөн төлбөрийг та өөрөө төлсөн үү? Та өөрөө хариуцлага хүлээнэ гэж хэлсэн биз дээ. Өөрийнхөө мөнгөөр тэр нөхөн төлбөрөөс төлсөн юм уу? Та өөрөө амаараа би хариуцна гэж хэлээ үздэй. Процедур буруу байсан тохиолдолд би хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Та хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэх үед жилийн орлого нь ойролцоогоор 100 тэрбум воны түвшинд байсан. Ерөнхийлөгч болохдоо та юу гэж амласан бilé? 200 тэрбум, 300 тэрбум вон болгож өсгөнө гэж хэлсэн биз дээ. Та өөрөө хэлсэн 200, 300 тэрбум воны орлогыг бий болгохын тулд яг юу хийсэн хүн бэ? Hyundai бүлэг Солонгосын хөл бөмбөгийн холбоо 30 жилийн турш удирдаад эцэст нь Солонгосын хөл бөмбөг сүйрч байна. Японоос дэндүү хоцроод эхэллээ. Ер нь та нарын Солонгосын хөл бөмбөгт яг ямар хувь нэмэр оруулсан юм бэ? 12 гишүүнтэй стратеги хүчийг сайжруулах хорооны хүмүүсээ үл ойшоогоод ердөө 5 хүн цуглаад бүр тус хорооны гишүүнч биш ийм сэнд дасгалжуулагч сонгох эрх мэдлийг яагаад өгсөн юм бэ? Хууль дүрм журам зарчим гэж байна уу та нарт? Энийг зөвшөөрсөн хүн нь холбооны ерөнхийлөгч та өөрөө юм шүү. Хариултаа стратеги хүчийг сайжруулах хорооны дарга Чонгесон надад хумьён буу дасгалжуулагчийг санал болгосон. Тэгээд би Чонгесон даргад хоёр гадаад дасгалжуулагчтайч мөн уулзаж үзээд эцсийн шийдвэрээ гаргавал зүгээр гэж хэлсэн.
Болилдоо та хуулийн дагуу зарчмын дагуу эрх шилжүүлэх процессыг та огт хийгээгүй. Эрх мэдэлгүй ийм сэнд, ийм хэмжээний үүрэг эрх мэдлийг дур мэдэн өгсөн. Эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан бурууга яагаад хүлээхгүй байгаа юм бэ? Хөл бөмбөгийн холбооны захиргааг ингэж өөрийн дураар удирдах чаад өнөөдөр хүртэл хариуцлагаа ойлгохгүй сууж байгаа энэ байдлыг чинь ард түмэн яаж харж байгаа бол танд юу н ичхнүүр гэж байна уу? Яагаад та нарын өмнөөс ард түмэн ичих ёстой юм бэ? Солонгосын хөл бөмбөгийг ийм байдалд хүргэчихэд би огцорлоо гэд хэлэл болоо юу? Ямар нэг хариуцлага байхгүй юу танд? Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дууссан. Мөн засгийн газрын удирдлага дор К хөл бөмбөгийн шинжиллийн хороо ажиллаж эхэлсэн. Тиймээс энэ үед би албан тушаалаасаа буухан зүв гэж үзээд өөрийн дураар хоцорсон. Хумян бүгчээ. Та асуултад тийм эсвэл үгүй л гэж хариулна шүү. Та Чойвон Сок гэдэг хүнийг таних уу? Тийм ээ. За Чойвон Сок гэх хүн таны тэргүүлдэг Хумянбу тэтгэлгийн сан болон хөл бөмбөгийн сургалтын төвд ажиллаж байсан хүн. Таныг шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсны дараахан 2024 оны 8 сарын 2-нд Солонгосын хөл бөмбөгийн холбооноос зарласан жолоочийн нээлттэй сонгон шалгаруулалтаар орж таны хувийн дагалдан жолоочоор ажилласан тийм үү? Тийм ээ. Та өөрөө дасгалжуулагчийн албан тушаал дээр очиод жолооч сонгох хөл бөмбөгийн холбооны холбогдох ажилтнанд энэ хүнийг ажилд аваарай гэж хүсэл тавьсан уу үгүй юу? Огт тийм хүсэл тавиагүй. Энэ хүнийг сайн харж үзээрэй. Анхаарад өгөөрэй гэсэн утгатай зүйл хэлээгүй гэж юу? Тийм зүйл огт болоогүй. Танд анхааруулж шүү. Улсын хурлд худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээдэг гэдгийг анхаараарай. Дэлгэцээ харуулна уу? Та дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үр дүнд хариуцлага хүлээгээд 6 сарын 29-нд огцорсон. Гэтэл маргааш нь хөл бөмбөгийн холбоо нэг хүн авахар төлөвлөж байсан ажлын байрныхаа тоог 3 хүн болгож нэмэгдүүлэх тухай баримт бичиг боловсруулсан байсан. Сонирхолтой нь нэмэгдсэн энэ хоёр оронтоонд таны өмнө нь хамт ажиллаж байсан 2 хүн зэрэг орчихсон явж байна. Нэг нь таны хувийн жолооч, нөгөө нь шигшээ багийн туслах ажилтан байсан. Та энэ 2 хүнийг арын хаалгаар ажилд оруулсан уу? Үгүй ээ. Үнэхээр үгүй гэж үү? Чойвон Согийг оролцуулаад таны танил 2 хүн 2 ч удаа зүгээр л тохиолдлоор хөл бөмбөгийн холбооны ажилд орсон гэж та хэлэх гээд байгаа мó? Тийм ээ. Та ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа мó? Үгүй ээ. Солонгосын хөл бөмбөгийн холбоо айл эртнээс өөрийн хүмүүсээ ажилд оруулдаг гэр бүлийн бизнес шиг тогтолцоо болчихсон байна. Танил талаа ойрын хүмүүсээ ингэж дахин татаж ажилд оруулдаг болохоор ард иргэд та нарыг хөл бөмбөгийн маф, хөл бөмбөгийн хээл хахуулжсан бүлэглэл гэж шүүмжлээд байгааг та нар ойлгохгүй байна уу? Ичих хэрэгтэй та нар. Та бүхэн энэ бичлэгийг маш анхааралтай сонсох юм бол улсын хурлын гишүүдийн амнаас нь гарч байгаа үг, байцаагдж байгаа төрийн албан хаагчдын амнаас нь гарч байгаа үгийг сонсох юм бол ард иргэдээс гэдэг үг маш их гарч байгаа. Яагаад вэ гэвэл ард иргэд нь дээр нь байгаа хүмүүс ахгүй да. Ард иргэд нь улсаа удирдах авч явдаг юм аа. Бид нэр өөрсдөө улсаа удирдах авч явахын тулд ямар хүмүүс байх ёстой юм бол бүр үнэхээр их мэдлэгтэй, боловсралтай, зөв харилцаатай, соёлтой, аливаа асуудлыг олон талаас нь харж чаддаг юм ухаантай хүмүүс байх ёстой биз дээ. За тэр нь бүр байг. Ядчил бид нар нэгдэж чаддаг байх ёстой байхгүй юу? Яагаад бид нар нэгдэж чаддгүй гэж бид нар мэддгүү болохоор энэ бүх ярьж байгаа зүйлдээ би өөрийгөө оролцуулаад хэлж байгаа шүү. Би өөрөө мэддгүү болохоор, мэдлэггүй болохоор, шаардлагыг зөв тавьж чаддгүй болохоор яагаад өнөөдөр Монголд ийм аимшигтай хар мас үүссэн болоо? Хамгийн нэгдүгээрт бид нар өөрсдөө буруу өгөх хэрэгтэй. Золбоо би өөртөө буруу өгөх хэрэгтэй. Та өөртөө буруу өгөх хэрэгтэй. Бид нар болохгүй байгаа учраас, бид нар зөв шаардлага тавьж чадахгүй байгаа учраас энэ хүмүүс чинь ийм өнгөрөө, пэдл зүр бардан болсон байна шүү дээ. Хоёрдугаар гэх юм бол Монголын дийлэнх телевизүүд, хэвлэл мэдээллийн сувгууд, за тэгээ сэтгүүлч дийлэнх нь худалдагдсан байна. Мэдхгүй мэдээж ганц 2 үнэнч хүмүүс байгаа л баг. Гэхдээ дийлэнх нь худалдагдсан байна. Яг үнийг хэлэхэд энэ телевиз гэдэг те хэвлэл мэдээлэл гэдэг сэтгүүлчд гэдэг ууг нь улсын нийгэмд бүр үнэхээр чухал үүрэг оройллыг гүйцэтгэдэг хүмүүс ахгүй юу? Би 1980-ад онд болсон Солонгосын түүхийг ярьж өгчөөсөн шүү дээ. Нэг Солонгосын их сургуулийн оюутан залуу алуулсан. Тэр оюутан залуугийн алуулсан талаар мэдээлсэн бүх хүмүүсийг баривчлаад ирүүдэн шүүгээд алж яхад тэр сэтгүүлчд нь яаж амь тавьж явж гин. Тим хүмүүс байсан учраас өнөөдрийн Солонгосын нэг юм арай гайгүй юм шудраг төвшөнд явж байгаа байхгүй юу? Уучлаарай та бүхэн бити буруугаар ойлгоорой. Одоо тэгээ Солонгосыг магтаал Монголоо муулаад байна гэж зарим хүмүүс яриад тийм лээ. Үнэхээр монголчууд ийм болоосоо гэж хүссэндээ би дахин яриад энэ 7 жилийн туршил үглэлээ штэ. Гэхдээ яг хөө те өнөөдөр ингээд анзаараад харахад бас манай Монголын сүүлийн үеийн залуучууд бас үнэхээр айхтар болж эхэлж байна. Үнэхээр бас юмыг ойлгож хардаг болж байна, мэддэг болж байна, те уншдаг болж байна. Зөв шаардлагыг тавьж сурж байна. Гэхдээ л бас нөгөө хар мас гэдэг зүйл байсаар л байгаа байхгүй юу? За яг энэ парламентын сонсголын үеэр спортын сэтгүүлч хүн энэ олон том захирлууд удирдлагуудын өмнө зогсож байгаад ямар шударгаар яаж энэ хүмүүсийг улаатал нь хэлж байгааг
би та бүхэндээ харуулъя. Эрхэм гишүүдээ та бүхэн нэг зүйлийг заавал ойлгох хэрэгтэй. Хэрв хөл бөмбөгийн холбоонд хорт хавдар байна гэж бодож байгаа бол та бүхний хараахан олж хараагүй өөр нэг жинхэнэ хорт хавдар мэрэгжлийн хөл бөмбөгийн холбоонд байна. Нэг жишээ хэлье. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мэрэгжлийн хөл бөмбөгийн холбоо 21 клубын удирдлагуудыг гадаадын судалгааны аялал нэрээр авч явсан. Тэгээд Канкун амралтын бүсэд очоод 2 хоног сайхан амарч, шоудаж, зугаацсан. Бүр Майгийн түүхэн дурсгалын газарт очиж зугаалж байгаа зураг нь хүртэл байгаа. Та бүхний дэлгэцээр харж байгаа энэ зургийг нэг бейсболын хөгжөөн дэмжигч надад өгсөн. За эдгээр Майгийн дурсгалт газраар сайхан зугаалж явчаад дараа нь юу гэдэг гэж бүлгийн хилцүүлэг хийсэн гэж тайлбарладаг. Гэхдээ яг ямар семинар хийсэн, юу хэлэлцсэн, ямар үр дүнд хүрсэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Энэ аялалд нийт 700 сая вон зарцуулсан. Тэгвэл яагаад мэрэгжлийн хөл бөмбөгийн холбоо 21 клубын захирлуудыг, удирдлагуудыг ингэж авч явж зугаалуулсан гэж бодож байна. Шалтгаан нь ганцхан. Энэ хүмүүс сонгуульд санал өгөх эрхтэй байдаг учраас. Нийт 192 саналын эрхтэй хүний дунд К-лигийн клубын эзэд удирдлагууд маш олноор байдаг. Тэгвэл яагаад энэ хүмүүс 2 дугаар лигийн клубын удирдлагуудыг хүртэл авч явсан юм болов? Хөл бөмбөгт 1 дугаар лиг рүү дэвших 2 дугаар лиг рүү унах гэсэн тогтолцоо байдаг. Өнөөдөр 2 дугаар лигт байсан клуб маргааш 1 дугаар лигт орж болно. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс ирээдүйд өөрт нь санал өгөх хүнээ бэлдэж гэн гэсэн үг. Солонгост орон нутгийн захиргааны мөнгөөр ажилтдаг мэрэгжлийн хөл бөмбөгийн клуб маш олон байдаг. Гэхдээ асуудал нь эдгээр клубын ихэнх нь өөрсдийн орлогоороо үйл ажиллагаагаа явуулж чаддгүй. Тасалбарын орлого, ивент итгэгч, сурталчилгааны орлогоороо зардлаа нөхөхийн оронд жил бүр хот аймаг дүүргийн төсвөөс буюу ард иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг гэсэн үг. Ийм клубүүд жилдээ нийтдээ 200 тэрбум воноос давсан татварын мөнгө зарцуулдаг гэж боддоо. Яагаад энэ нэг хэмжээний татварын мөнгийг энэ хүмүүст өгөх ёстой юм? Ард иргэдэд яг ямар ашиг байгаа юм бэ? Тэр мөнгөөр энэ хүмүүс найрлаад, зугаалаад, шоудаад явж байна штэ. Саяхан Кимпу FC 2 дугаар лигийн багт маш том хэрэг гарсан. Клубын 1 жилийн төсөв ойролцоогоор 12 тэрбум вон байхад 8 тэрбум воныг завшсан хэрэг гарсан. 8 тэрбум вон шүү. Ийм хэмжээний мөнгө алга болцоход байхад клубын гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, үйл ажиллагааны багийн дарга гэд хинч мдэггүйгээ боддоо. Гишүүдээ сайн сонсож байгаараа. Кимпу FC клубын эзэн нь Кимпу хотын дарга Ким Бёнсу. Ким Бёнсу гэж тэгвэл хин юм бэ? Хуучин улсын хурлын гишүүн Хунчол Хугийн туслах байсан хүн. Тэгвэл Кимпу FC-гийн гүйцэтгэх захирал Хунгён Ху гэж хин юм бэ? Хунчол Хугийн төрсөн дүүн. Кимпу FC-гийн ерөнхий менежер Конgyun гэж хин бэ? Гүйцэтгэх захирал Хунгён Хугийн олон жилийн найз нь. Ийм хүмүүсээс бүрдсэн хаалттай хүрээлэлтэй байгууллага иргэдийн 10 тэрбум воноос давсан татварын мөнгийг зарцуулж байна. Ийм танил талын сүлжээ бий болсон учраас 8 тэрбум вон завшчаад байхад хинч мдэггүй өнгөрч байгаа. Иннээс ч ноцтой хэрэг байгаа. Хэдэн жилийн өмнө Кимпу хотын нэг төрийн албан агч энэ клубтэй холбоотой ажлын дарамтаас болж амиа. Тэр хүн өөрийн ажиллаж байсан Кимпу FC-гийн цэнгэлт хүрээлэнд буруу сонголтыг хийсэн. Тэр хүн юунаас айгаад, юунаас болоод хэн тэр хүнийг буруу сонголт хийтэл нь дарамтлсан болоо. Удаа дараагийн дарамт шахалтад өртсөөр эцэст нь нэг хүний үнэтэй амь нас байхгүй болсон. Энэ урд сууж байгаа хүмүүсийг маф болцсон байна гэж хэлээд байгаа шалтгаан байгаа штэ. Тэгэд хамгийн аимшигтай нь юу гэж энэ асуудал чимээгүй дарагдаад өнгөрсөн. Хэвлэл мэдээллээр ганц мөрч нийтлэл гараагүй. Тиймээс би та бүхнээс хүсэж байна. Энэ 210 тэрбум воноор тэтгэж байгаа ард иргэдийн татвараар төлж байгаа энэ мөнгийг заавал шалгаж өгөөч ээ. Солонгосын хөл бөмбөг мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм биш ээ. Харин мөнгө хит их байгаагаас болж өөрчлөгдөхгүй байгаа юм аа. Түрүүн орон нутгийн мэрэгжлийн клубүүдийг ашигтай ажиллаж байна гэж ярьсан. Энэ бол худлаа. Ашигтай мэт харагдаж байгаа шалтгаан нь нэг клубт л гэхэд иргэдийн татвараас 10 тэрбум воноос давсан мөнгө оруулж байгаа учраас тэр. Боддоор тооцоо хийгээд үзэх юм бол 130 тэрбум воны алдагдaltaй гэсэн үг. Гишүүдээ та бүхэн сайн сонсож байгаарай. Хөл бөмбөгийн холбоонд яг мөнгө завших ашигтай албан тушаал хомс байдаг. Дээгүүрх албан тушаалд очсон тоото хэдэн хүн л хаг баяждаг. Тэгвэл доор нь байгаа хэдэн хүмүүс нь хаашаа явдаг гэж К-лиг рүү явдаг. Тийм учраас энэ хүмүүс орон нутгийн иргэдийн өмчт хөл бөмбөгийн клубүүдийг улам олноор нь байгуулдаг юм аа. Яагаад? Учир нь эдгээр хүмүүс дараа нь өөрсдийнхөө очиж суух албан тушаалаа бэлдэж байгаа. Холбоонд ажиллаж байгаад болохоро клуб руу яваад өгдөг. 2 дугаар лигт хөл бөмбөгийн баг их байх нь энэ лоерчдад л ашигтай. Яагаад?
бүх зардлыг нь ард иргэдийн татвараас төлдөг учраас энэ хүмүүс яагаад парламентын сонсголт материалаа өгөхөөс татгалзаад байгаа юм болов? Гэмт хүн гэлбэлцэн гэж үг байдаг. Америкт ямарваа нэгэн байгууллага парламентта төрийн шаардсан материалыг өгөхгүй бол төрөөс нь шууд санхүүжилтийг нь зогсоодог. Тэгвэл яагаад улсын их хурлын гишүүд та бүхэн эдгээр хүмүүсээс материалаа авах гэж гуйгаад сууж авах ёстой юм бэ? Материалаа өгч шалгуулахгүй бол төрийн дэмжлэгээ зогсоохыг хуулиар батлал та. Энд сууж байгаа хүмүүс шудраг бус явдлыг төвчиж чаддаг мөртлөө эсэргээрээ өөрсдийнх нь ашиг сонирхолд халтахад төвчиж чаддаггүй хүмүүс. Энэ бол өнөөдрийн хөл бөмбөгийн салбарын бодит дүр зураг. Тиймээс би дахин хэлмээр байна. Солонгосын хөл бөмбөг мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм бишээ. Мөнгө хит их байгаагаас болж өөрчлөгдөхгүй байгаамаа. Японы хөл бөмбөг яагаад Солонгосоос бүр тасраад явчих вэ? Удирдлагууд нь мөнгөөрөө ирээдүйтэй системтэй бүтцүүдийг бүтээж байгуулж байна. Хүүхдүүд нь тоглох олон талбайг бий болгож байна. Маш олон хүүхэд тэдгээр талбай дээр өдөр бүр бэлтгэл хийж байна. Тэр олон хүүхдүүд дундаас агуу бейсболчин, сайн хөл бөмбөгчд төрсөөр байна. Хитгэн элит хүүхдүүдийг сонгож аваад сургах тухай би яриаггүй. Аль болох олон хүүхдэд зүлгэн дээр, талбай дээр тоглох боломжийг өгөх тухай яриад байна. Тэр л спортын 100 жилийн суурь болдгийм аа. За та бүхэн Пактун Хуу гэх спортын сэтгүүлч хүн парламентын сонсгол дээр очиод тэр их олон удирдлагууд, тэр их олон захирлууд, холбооны төрийн албан агчдын өмнө зогсож жагаад яаж шударгаар ярьж байгааг харлаа. Яг иймэрхүү юмыг үзээд манай монголчууд ч гэсэн ийм болоосоо ийм шудраг хүмүүс гарч ирээсэй гэж бодохгүй байх гэж юу. Яг өнөөдөр нэг үг хэлэхэд Монголд үнэхээр шудраг сэтгүүлчгээд хилэнгуут та бүхний толгойд бууж ирж байгаа хүн байна уу? Нэг хүн байна уу нэрэлтэй? Ёстой сүнсээ худалдаагүй жинхэнэ үннийг ярьдаг сэтгүүлч шүү гэд нэг хүнийг та төсөөлөд бодоод үзтээ. Магадгүй сэтгүүлчээр сурж байгаа дүүнер маань үзчихээвэл яг л ийм шудраг хүн болоорой. Та нар ирээдүйн Монголын нийгмийг өөрчлөе шүү. Бүр анханасаа суйраасаа эхнээсээ те миний хүзүүн дээр хэн нэгэн ирээд тулгасан ч би үнэн зөвийг мэдээлсээр явах болно гэсэн юм шудраг хүмүүс болцоогоорой. Өнөөдөр яг хүнээс хэдэн төгрөг аваад худлаа мэдээлэл засаж болно. Гэхдээ ийм хандлагатай бол удаан оршин тогтнох боломжгүй. Зөвхөн өнөөдрөө бодож битгий амьдраарай. Бүр 60 нас, 70 настай өөрийгөө нэг төсөөлж бодоод би ийм хүн байжгаад энэ хорвоогоос явандаа гэсэн нэг өөрийн гэсэн зарчимтай амьдраарай. Энд сууж байгаа хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Чонмунгю, мөн дасгалжуулагч асан Хумьёнбу та хоёр 2024 оны парламентын шалгалтын үеэр 2 жилийн өмнө яг энэ танхимд би та хоёрт шаардлага тавьж байсан. Ажлаа хийх чадваргүй бол ажлаа өгцгөө гэж. Тэр үед би яагаад ажлаа өг гэж хэлсэн бэ гэдгийг эргэн сануулъя. Эхлээд Хумьёнбу дасгалжуулагчаас асууя. Ард иргэдийн нүдээр харахад Хумьёнбуг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон үйл явц Солонгосын хөл бөмбөгийн холбоонд байж боломгүй хэмжээнд дүрм журам үл тоосон. Хаалттай хаалганы цаана шийдвэр гаргасан асуудал гэж харсан. Энэ асуултад холбооны ерөнхийлөгч дээгүүрх албан тушаалтнуудын хэнэн ч тодорхой хариулт өгөөгүй. Дасгалжуулагчийг сонгох үйл явцыг шигшээ багийн стратеги хүчийг сайжруулах хороо хариуцах ёстой байсан. Гэтэл 2024 оны 7 сарын 5-нд дасгалжуулагчийг сонгох ажилд ямар ч эрх мэдэлгүй байсан холбооны техникийн захирал ийм сайн шөнийн 11 цагийн үед нэг талхны дэлгүүрт тантай уулзаад л таныг дасгалжуулагчаар томилчихсан. За дасгалжуулагчаа. Тухайн үед хөл бөмбөгийн холбооны олон хүн мөн хөл бөмбөгийн хөгжөөнд дэмжигчид ард иргэд энэ асуудлыг маш хүчтэй шүүмжилж байсан. Нэгэн цагт Солонгосын ард түмний баатар байсан Хумьёнбу бүх тогтсон журам, бүх процессыг үл тоон томилогдож, бүр тусгай давуу их эдэлсэн юм биш үү гэсэн маргааны төвд та өөрөө орсон. Тэгэхэд та юу гэж хариуллаа? Би мэдэхгүй гэж хариулсан. Тийм биз дээ. Тийм ээ, эрхэм гишүүнэ. Сая таны хэлсэн бүх зүйлийг би санаж байна. Тухайн үед та өөрөө мэдэхгүй гэж хариулж байснаа санаж байгаа зү. Гэхдээ та хөл бөмбөгийн холбоонд олон жил ажилласан хүн шүү дээ. Холбооны техникийн захирлаар хүртэл ажиллаж исэн. Хөл бөмбөгийн холбооны дотоод захиргаа ажиллах арга барилыг хинээс ч дутхгүй сайн мэддэг байсан байх. Тийм байж нэг талхны дэлгүүрт ороод холбооны нэг хүнтэй уулзаад л шигшээ багийн дасгалжуулагч болно гэдэг танд үнэхээр сонин санагдаагүй гэж юу? Үгүй энэ арай бишээ. Гэхдээ ингэж болдгийм бах та. Ингэж болохгүй дээ. Би хэрвээ ингэж томилогдчих юм бол хөл бөмбөгт хайртай дүүнер хамт олонныхоо нүрийг яаж харах юм бэ? Та ингэж бодоогүй юу? Танд үнэхээр ичих нүур байгаагүй гэж юу? Та өнөөдрийг хүртэл энэ хийсэн үйлдэлээ асуудалтай байсан гэж харахгүй байна. Та дасгалжуулагчийн ажлаа өгөхөөр шийдсэн учраас танд би боломж өгч байна. Ард иргэдийнхээ өмнө хөл бөмбөгийн хөгжөөнд дэмжигчдийн өмнө насаараа хамт зүтгэсэн хөл бөмбөгийн салбарын ах トゥ найз нөхдийнхөө өмнө та чин сэтгэлээсээ уучлалт гуйх уу? Тухайн үед дүрм журмыг үл тоосон захиргааны процесс алдагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх бодол танд алга уу?
Дасгалжуулагчаа, та уучлалт гуйхгүй гэж үү? Стратеги хүчийг сайжруулах хорооноос хүмүүс над дээр ирж энэ ажлыг санал болгох үед би тэднийг зохих ёсны дэг журам процедурыг дамжаад ирсэн гэж бодсон. Гэхдээ та өөрөө хэвийн процесс биш гэдгийг мэдчихсэн биз дээ. Ямар ч албан ёсны ярилцлага болоогүй, ямар ч танилцуулга хийгээгүй. Удирдах зөвлөл нь ч боддоор хуралдаагүй байхад таныг дасгалжуулагчаар томилсон. Гэхдээ бага ангийн хүүхэд хүртэл дасгалжуулагчийн томилгооны явц буруу байсныг ойлгохоор байхад би танд дахиад нэг боломж өгье. Алдартай нэр хүндтэй хөл бөмбөгчнийхөө хувьд нэр төрөө бодоод ард түмнийхээ өмнө өөчлөлт гуйхгүй мó. Би гэрийнхээ ойролцоо уулцсан гэдэг нь ард иргэдийн хувьд ил тод бус эргэлзээтэй харагдаж болохыг ойлгож байна. Гэхдээ би тэр уулзалтыг гэрийнхээ ойролцоо хийсэн гэдгээрээ ямар нэг тусгай давуу ирэх эсвэл өөрт ашигтай зүйл огт шаардаж байгаагүй. Энэ улсын хурлын гишүүн хүртэл хэлж байгаас тээ. Энийг бага сургуулийн хүүхэд сонссон ч та дэг журмын дагуу сонгогдоогүй гэдэг тахтал би юу буруу хийснээ мэдэхгүй байна. Би юу буруу хийснээ мэдэхгүй ингээд гүрийгээ суугаад байгаа байхгүй юу. Яг хөө мэдээж энэ хумьян буу дасгалжуулагчийн хувьд талхны дэлгүүрт очиж уулзаад ямарваа нэгэн хээл ахуул авах ч юм уу, ямарваа нэгэн зүйл тийм муухай зүйл болоогүй гэж болно л доо. Гэхдээ дүрмийн хувьд энэ ч угаас алдаатай байгаас тээ. Солонгосын шгшээ багийн дасгалжуулагчийг сонгохдоо ийм шаардлагуудыг хангаад ийм зүйлүүдийг хангаад ингээд тээ ингэж хуралдаж байгаад ингээд шийднэ гэсэн нэг юм дэг журам байх ёстой биз тээ. Гэтэл тэр бүх юм алхасаад талхны дэлгүүрт очиж сонгогдчоод тэрийг одоо хүртэл ингээд хүлээн зөвшөөрөхгүй суугаад байгаа байхгүй. За хумьян буу дасгалжуулагч бурууга хүлээн зөвшөөрөхгүй байсан сонсголын удирдагч дарга EJ Jong улсын хурлын гишүүн юу гэж ярьсан байна бүгдээрээ хамт сонсцгоё. За өнөөдрийн энэ сонсголоор зарим нэг асуудлыг нэг мөр зэгцэлж тодорхой болгох шаардлагатай гэж бодож байна. Чоммон юу гэрчээ би танаас асуумаар байна. Сүүлийн үед Солонгосын хөл бөмбөгийн холбоог тойрсон ард иргэдийн анхаарал, шүүмжлэлийг зүгээр л хөл бөмбөгийн фанатуудын хэрээс хэтэрсэн оролцоо хийх юмгүй ард иргэд бухимдаад яваад байна гэж та бодож байна уу? Хөл бөмбөг гэдэг зөвхөн улсын төсвөөс мөнгө зарцуулдаг спорт биш. Өөрөө нийгмийн шинж чанартай, олон нийтийн эрх ашигтай шууд бусаар холбоотой салбар. Солонгосын хөл бөмбөгийн холбооч мөн адил. Бид нар энд цуглаад хумьян буу дасгалжуулагчийг сонгосон нь зөв байсан уу, буруу байсан уу, эсвэл өөр дасгалжуулагч сонгох ёстой байсан уу гэдгийг ярих гэсэнгүй. Хумьян буу дасгалжуулагчийн өнөөг хүртэл хуримтлуулсан туршлага, чадвар мөн Солонгосын хөл бөмбөгийн түүхэнд оруулсан хувь нэмрэгч үгүйсгэх гээгүй. Бидний асуугаад байгаа асуулт бол хөл бөмбөгийн холбоо өөрсдийн байгуулсан шгшээ багийн стратеги, хүчийг сайжруулах хорооны дүрм журмыг өөрсдөө үнэхээр мөрдсөн үү? Дасгалжуулагчийг сонгон шалгаруулах ажиллагаа ил тод байсан уу? Асуудал үүссэн бол хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлага хүлээсэн юм уу? Бид энийг л асуугаад байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуултуудад ард түмний өмнө ил тод бүрэн хэмжээний тайлбар нэг ч хүн өгсөнгүй. Зөвхөн өөрсдөө хэрэгтэй хэсгийг сонгоод худлаа өмнө тайлбар хийж ирсэн. Энэ олон жилийн хугацаанд Солонгосын хөл бөмбөгийн холбоо маш их асуудал гаргасан. Клисманыг дасгалжуулагчаар томилсон асуудал, хариуцлагагүй ажилласан хүмүүст өршөөл үзүүлсэн асуудал, Азийн цомын бүтлгүүтэл, дараа нь хумьян бууг танил талаар томилсон асуудал, багчуу хорооны гишүүнийг үннээ хэлснийхэн төлөө ажлаас нь халсан асуудал. Энэ бүх зүйл бүтэн жилийн турш үргэлжилсэн бөгөөд өнөөдөр ч бүрэн дуусаагүй байна. Тийм учраас энэ сонсголыг хийж байгаа. Та ойлгож байна уу? Энэ бүхний цаана үндсэн нэг асуудал байна. Солонгосын хөл бөмбөгийн холбоо ард түмнийхээ итгэлийг алдсан. Энэ үндсэн асуудлаа шийдвэрлэхгүйгээр соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас одоо хэрэгжүүлэх гэж байгаа шинжилгээний ажлыг хийгээд эхэлвэл энэ нь зүгээр л илсэн дээр барьсан хэврэг байшин болж хувирна. Ард иргэд өнөөдрийг хүртэл асуусаар байна. Дасгалжуулагчийг томилох үйл явцад эцсийн шийдвэрийг яг хэн гаргасан юм бэ? Хэний хариуцлага юм? Бид нэр аль нэг хүнийг барьж аваад буруутгахын тулд энэ асуултыг тавиагүй. Харин системд ямар асуудал байгааг тогтоох хамгийн ихний алхам учраас асуугаад байгаа. Дасгалжуулагчийг сонгосон хүмүүс сонголтыг хийсэн холбоонд үнэхээр шаардлагатай, мэрэгжлийн чадвартай хүн байсан юм уу? Солонгосын хөл бөмбөгт үндэсний хэмжээний техникийн бодлого философи гэж үнэхээр байдгийм үү? Хөл бөмбөгийн холбоо өөрсдөө тэр бодлогоо мэдэж ойлгож чадж байгаа мó? Холбооноос өөрсдийн гаргасан шгшээ багийн стратеги, хүчийг сайжруулах дүрм журмаа сахиж ажилласан юм уу? Энийг ард иргэд шалгах гээд байгаамаа. Олон жилийн турш томоохон асуудал бүтлгүүтэл дахин гарсаар байхад тэдгээр асуудалд оролцож байсан хүмүүс нь ямар ч хариуцлага хүлээлгүй. Өнөөдөр ч албан тушаалдаа хിവэр үлдэж нөлөө бүхий үүргээ
гүйцэтгсээр байгаа юм биш үз гэсэн болгоомжлол байна. Энэ хүмүүст өгөгдсөн эрх мэдэлтэй дүүцэх хэмжээний хариуцлагын тогтолцоо үнэхээр байгаа мó? Энэ олон бүтлгүүтэл давтагдсаар байхад энэ миний буруу гэд өөрийн санаачлагаар хариуцлага хүлээсэн ганц хүн энэ хугацаанд байсан юм уу? Би та бүхнээс асуумаар байна. Хөл бөмбөгийн холбооны хувьд хөгжөөн дэмжигчид ард түмэн гэж юу яг хин юм бэ? Ард иргэд өнөөдөр та бүхнээс энийг л асуугаад байна. Ард иргэд хөл бөмбөгт ингэж санаа зовж итгэхээ болж байгаа нь эцэстээ Солонгосын хөл бөмбөгийн салбарын суурийг тэр чигээр нь ганхуулж ирээдүгөө болгож байна. Яагаад та нар дэлхийн аврагт хожигдоод ирвэ гэж асуугаагүй. Тамирчид маань улам сайжирсаар байхад тэдгээр сайн тоглогчдыг нэг баг болгон зохион байгуулж чадварыг нь бүрэн ашиглах техникийн бодлого төлөвлөгөө хөл бөмбөгийн холбоонд байгаа мó? Тэр бодлого тогтолцоог хэрэгжүүлж чадах хэмжээний чадвартай дасгалжуулагчийг үнэхээр шударгаар зөв сонгож байгаа мó? Ард иргэд та нараас өнөөдөр энийг л асуугаад байгаа юм. За тэгэхээр ард иргэдэд төлөөлж суугаа. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах гээд хичээж яваа мэдлэгтэй боловсралтай төлөв даруй хүмүүс нь ингэж гоё ярьж байна. Энэ хүмүүсийн ярьж байгаа үгнээс нь тэр сэтгэл дотроос нь зүгээр ард иргэд гэсэн сэтгэл нь үнэртэж байгаа сте. Мэдээж Солонгосын улсын их хурлын гишүүд дунд төрийн албан хаагчдын дунд авилгал авдаг иймэрхүү хүмүүс байгаа. Мэдээж байгаа. За бас нэг Солонгосын хөл бөмбөгийн холбооны ажилтан ард иргэдэд төлөөлөө сууж байгаа улсын их хурлын гишүүндээ яаж загнуулж байгааг бүгдээрээ харцгаая. Кимбёнжи гэрч та тийм үгүй гэж товч хариулаарай. Энэ удаагийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний үеэр тантай хамт удирдлагууд Мексик руу томилтоор явсан тийм үү? Тийм ээ, би Солонгосын хөл бөмбөгийн холбооны удирдах албан тушаалтны хуваар тусдаа явсан. Та болон тантай хамт явсан удирдлагууд нэг хүн тутамд 16 сая воны үнэтэй бизнес ангиллын онгоцны тасалбар ашиглаж Канкунд 2 хоног амарчаад ирсэн. Тамирчид болон өсвөрийн хөл бөмбөгийн төсөв хүрэлцэхгүй байна гэж ярьдаг мөртлөө удирдлагууд нь ингэж тансаглаж гадаад дотоод руу томилтоор явж ингээл сайхан аялж зугаалаад явдаг юм байна. За дараагийн дэлгэцийг харуулна уу? 2025 онд иргэдийн өмчт 14 клуб нийт 130 тэрбум воноос давсан татварын мөнгө орсон. Гэтэл энэ бүх клубын цэвэр ашгийг нийлүүлээд ердөө 2.7 тэрбум вон. Татвар болон төрийн татаасыг хасчихвал ашигтай ажиллаж байгаа нэг ч клуб байхгүй байна. Гэрчээ та өнгөрсөн жилийн парламентын шалгалтаар өөрийн удирддаг Камон FC лигийн багийн материалуудыг өгөхөөс татгалсан биз дээ. Өөх боломжтой зүйлсийг би таныг тийм үгүй гэж хариулаарай гэж хэлсэн шүү. Ямар материалыг хэлж байгаагаас өгөөгүй үсттэй. Камон мужаар дамжуулж авсан материалуудыг хүртэл та шүүхтэр үгүйсгсэн. Тэгвэл Камон мужийн удирдлагууд улсын хуралд худал материал өгсөн юм уу? Эсвэл тэр материалууд таны хээл ахуулыг илчлэх гээд байсан учраас та өгөөгүй мүү? Үгүй ээ, тийм биш ээ. Олон нийтийн хяналтыг хүлээж авахгүй мөртлөө ард иргэдийн татвар засгийн газрын дэмжлэгийг бол авах гээд чичрээд идэв үсттэй. Ард түмэн та нарыг тансаглаж гадаадаар зугаалуулах гэж татвараа төлдөг гэж бодож гин үү? Бид нар ч гэсэн цалингаасаа татвар төлдөг штэ гэж пэдэлсэн байлээ та нар. Ийм үг хэлэхээсээ ичгүй байна уу? Иргэдийн клуб, өсвөрийн хөл бөмбөг гээд гой сайхан нэр шалтгаан зүүчгээд ард түмний татвараар зугаацаж наргиж цэнгэж байдаг. Ард иргэдийн татварын мөнгөөр та нарын байгуулсан байгууллагууд ажиллаж байгааг ойлгож гин үү? Би тайлбарлаж болох уу? Тайлбар хэрэггүй. Суу. За тэгэхээр та бүхэн Солонгост төрийн албан хаагчид нь буруу үйлдэл хийсэн тохиолдолд яаж гишүүдээрээ загнуулж байгааг харлаа. Би зөвхөн хэдхэн хэсгүүдийг нь түүгээд орчуулж та бүхэндээ хүргэж байгаа шүү. Бүр эннээс аимшигтай загнаж байгаа, эннээс олон зүйлүүдийг нь илчилж гаргаж тавьсан. За тэгэхээр Солонгосын хөл бөмбөгийн холбоонд ажиллаж байгаа удирдлагуудтай тооцоо бодоод бүх юмыг шалгаад эхэлсэн юу гарч ирсэн гэж Азийн авраг шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын үеэр Япон шүүгчдийг худалдаж авсан хэрэг нь хүртэл илэрч гарч ирсэн. Япон шүүгчдийг Солонгост авчираад массажны газар оруулаад Солонгосоор сонгжоптэй гэж ярьдаг байхгүй. Хүүхнүүдтэй газар оруулаад тэр хүмүүс ийм үйлчлэгийг гаргасанд баригдсан байхгүй. Японд тэр шүүгчдийнхаа нүүр царайг нь шууд олон дийлгэж ийлэн шүү дээ. Солонгост ч гэсэн өнөөдөр бүх мэдээнийхээ суугуудаар нь гарч ийн бөө юм болж байна. Би хэлээд байгаа тийм. Солонгост хулгайчид, лөөрчид, хээл ахуул авдаг хүмүүс, авилгалд авсан хүмүүс зөндөө байгаа. Энэ хүмүүс нь ингэж явж байгаад нэг баригдах юм бол байхгүй болдог байхгүй юу? Нэг алдаа гарах юм бол дуус болдог. Ёстой нөгөө нэг ёроологийн ухтал явдаг хүмүүс байхгүй юу? Харамсалтай манай монголчууд болохоор нэг 3 оноо 7 оноо бүх юмаа мартчихдаг тийм. Хамгийн сонин ингээл Монголын хэрүүл маргаа юм чогсны энийг дах зүйл биш л дээ. Тэгсэн үнэхээр Монголын хэрүүл маргаа дуустдаг юм байна. Нэг юм намжингууд нэг хэрүүл гарч ирээд, нэг юм намжингууд нэг хэрүүл гарч ирээд тэгэл ерөөсөө
хоорондоо алалцаад байна. Хоёр талд ингээ хуваагдаад хоорондоо алалцаад байна. Бид нэр ийм байж болохгүй. Бид нэр үнэхээр ийм байж болохгүй шүү. Тэгэл дүүнээс ал гуй да. Монголын ирээдүйд та нарын гартал байгаа шүү. 30 гарсан, 40 гарсан. За 30 гарснуудыгаас оруулаад явах хэрэгтэй байсан. 40 гарсан, 50 гарсан, 60 гарсан. Одоо бидний үе яг ингэ дуусчээ. Та нар маань одоо дөнгөж 10 та, 20 та, тэ 30 та дүүнер минь та нар маань хэрсүү ухаантай байгаарай. Бити ийм аимшигтай ах чихчнэр шигэ ийм амир хар мас болж хувраарай. Хувраарай юу. Бити ийм хар мас болоороо нэрэ гуйж шүү. Айгүй мэдлэгтэй, боловсралтай, ухаантай, аливаа асуудлыг олон талаас нь харж чаддаг, бөөр суурьтай, сэтгэл хөдлөлөөр ямар нэг асуудлыг шийдтгүү, соёлтой, хэрсүү залуучууд болоосоо л гэж залуучуудаасаа бүр үнэхээр гуймаар байна, хүсмээр байна. Бол одоо нэр үнэхээр бидний үе өнгөрч. Яг энэ Facebook дээр аимшигтай хар масыг харахаар бол үнэхээр өнгөрч. Дахиад л хэлий. Би нэг мундагтаа лагтаа, би нэг алдаагүйдээ яриад байгаа юм биш шүү. Миний амьдрал тэр чигээрээ л алдаа гэж би хэлдэг шүү дээ. Би алдсан бүхнээ та бүхэнтэйгээ хуваалцаад явнаа гэсэн. Буруу хийсэн бол алдаа гаргасан бол та бүхнээсээ чин сэтгэлээсээ уучлалтгүй байхад бол хизээд бэлэн байдаг. Яг би өөрөө алдаагүй, шудраг, мундаг, боловсралтай, мэдлэгтэй, тэ айгүй мундаг ярьдаг ийм хүн байж чадахгүй ч гэсэн үнэн ч байж чадах юм байна гэдэг ийм зарчинтай болсон байхгүй юу? Үнэн ч байж чадах юм байна. Монголчууд минь нэрээ сэрхгүй бол бас л яг өнөөдөр би энэ Монголд амьдарч байхдаа бас л хэцүү байна. Үнэхээр яаж амьдарч байгаа юм бол гэсэн бодлоод бүр үнэхээр их орж ирж. Бид нар өөрчлөгдөх хэрэгтэй. Бид нар ямар нэг асуудал гарч ирэхээр лаа гэж улс төржүүлээд ээж болохгүй байхгүй юу та. Олны танил од инфлюенсер ийм олон даагчтай хүмүүс нь өөрсдөө үгээ цэгнэхгүй, тэгээ үгээ бодож ярихгүй амар бүдүүлэг юм яриад амар бүдүүлэг ийм хачин үйлдэл хийгээд явж ээж улс төрчдөөсөө шаардлага 1000 тавиад яах юм бэ те. Тэр хүмүүс сонсох юм уу те. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг Чингис хааныхаа айлсан гайхалтай үгээр л өндөрлөе доо. Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.